Аймгийн авраг малчин цол хүртсэн зэрэг сумын Ихэн багийн малчин Эрдэнэбаярынх урд тусны зөөрийн хонхор гэдэг газар хаваржиж байна. Намартай айлууд намарждаг байсан энэ газар чулуугаараа хашаа урж хаварж гарган мал сургаа өсгөж 29 жилдээ хаваржиж байгаа энэ л бойрон дээрээ хүндтэй шагналаа гардан авсан юм а. Малчуудамтай энэ гэр бүл 1991 онд аав ээжээс өмч болгон өгсөн 100-аад толгой малтай өргөх тусгаарлаж байжээ. Хамтын амьдралынхаа 31 жилийн хугацаанд мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж өдгөө 1000 гаруй толгой малтай болсон байна. Байгаль цаг уурын хүнд бэрхийг даван туулж Эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж 2019 онд сумын авраг малчин болж байсан амжилтаа баттхан энэхүү аймгийн авраг малчин гэсэн хүндтэй цолны эзэн болж байгаа нь энэ юм а. Малчин Эрдэнэбаяр мал маллахын хажуугаар бага бригадын үүрийн дарга багийн даргын туслах зэрэг төрийн ажил хийж явсан туршлагатай малчин гэдгээрээ онцлогтой. За би одоо 1986 онд 8 дугаар анги төгсөд илгээлтийн эзэн гэдэг одоо илгаал төвөрлөд ингээд нэгдэлтэй мал маллахаар гарч ирээд аав ээжээ дагаж 2 жил мал маллаад сэрэгт яваад сэргээс ирээд одоо энэ дэлгэр жавын охин Уланбаяр гэдэг нэг 91 онд битээр айл болж энээс хойш одоо шувт тасралтгүй мал маллаж тэр хугацаанд бол одоо би 10,000 орчим мал өсгсөн болов гэж би боддгийг 30 гаруй жил мал малласан. Тэгээд одоо хоёр залуу айл болгоод ард үлдэгдэл нь одоо ингээд төлөлөд байж байна. Энэ айлын бэрүү болж ирээд 31 дахь жилдээ одоо энэ хүнтэй таньж дөрөв сайхан хөвгт гаргасан, эрэгтэй хөвгт гаргасан галгал өмцөлөх. Тэгээд одоо би энэ малаа жахуу тэр одоо ийм сайхан одоо амжилт гаргасанд их баярлж байна. Тэгээд ингээд Ихэн багийн ард иргэд Алтан дээлийнхаа бүх ард иргэдэд маш их баярлж уул усанд маш их баярлж их сайхан. Тэрбээр мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөхийг зорддог бөгөөд малын тооноос илүү чанарт анхаарч зүүн зүгээс эцэг малаас илхэн малынхаа үйлдвэр усааг сайжруулдаг байна. Эднийх энэ жил бог бод нийлсэн 300 гаруй төлөх хүлээн авна. Үүнээс одоогийн байдлаар төл малынхаа 90 орчим хувийн хүлээн авч мал сүргээ өсгөж байна.